Эрүүл мэндийн дэд сайд бэм сүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг 10 дугаар сарын эхээр Ховд аймагт ажиллаж, Ховд аймгийн эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаа, үйлчилгээг шин шатанд гаргах үүрэг чиглэлийг орон нутгийн удирдлагуудад өгсөн. Иймээс аймгийн засаг даргын захирамж гарч нийгмийн бодлого хариуцсан орлогч дарга уран чимгээр ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд засаг даргын тамгын газар, эрүүл мэндийн газар, мэрэгжлийн хяналтын газар, бүсийн онцлогын амжилтны төвийн холбогдох мэрэгжилтнүүд багтан ажиллаж байгаа бөгөөд энэ сарын 13-наас эхлэн энэ сарын 23-ны өдрийн хүртэл бүсийн онцлогын амжилтны төв, өрхийн эрүүл мэндийн төвүүд, сумдын эрүүл мэндийн төв зэрэг эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг газруудын үйл ажиллагаанд хяналт зөвлөгөө өгч ажиллаж байна. Бидний ажиллаж байгаа гол зорилго бол одоо Ховд аймгийнхаа ард иргэдэд эрүүл мэндийн үйлчлэгээ үзүүлж байгаа эрүүл мэндийн байгууллагуудынхаа үйл ажиллагаатай танилцах, харилцан одоо зөвлөлдөх мөн одоо үнэхээр бас ард иргэд хүрж байгаа үйлчлэгийг чанартай хүртээмжтэй болгохын тулд ажиллаж байгаа. Өнгөрсөн жил бас ажилласнаар цахимд бас өөрчлөлт орсон байгаа. Тухайлбал бас цахимд одоо шинжилгээг одоо манай цахимын хүмүүс оруулдаг гэсэн бол иргэн хүн тухайн эмчтэй үзүүлээд одоо ямар шинжилгээ авахыг бас эмчнэр нь оруулж өгдөгөр бас давуу талтай байгаа. Тэгээ манай ажлын хэсэг өнгөрсөн 7 одоо энэ 7 хоногийн сүүлдэр бол ажиллаа дууссан. Тэгээд өнгийн уралдыг хийгээд бас зөвлөмжийг хөрвүүлж ажиллана. Баруун бүсийн төв Ховд аймгийн бүсийн онцлогын амжилтны төв нь аймгийнхаа 80 гаруй мянган хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэхээс гадна Зэрэгэлдэх, Баян Үлгий, Уус, Говь Алтай зэрэг аймагуудаас ирсэн өвчтнүүдэд эрүүл мэндийн тусламжийг үзүүлдэг юм а. Тусламж үйлчилгээний чанар сайжруулах, үйлчлүүлэгчид ээлтэй орчин бүрдүүлэх, халдвар хамгааллын дэглэм, эрсдлийн менежментийг сайжруулах, эмнэлгийн мэрэгжилтний ёс зүй, харилцаа хандлагыг сайжруулах, эм зүйн тусламж үйлчилгээг сайжруулах, тоног төхөөрөмж техник ашиглалтыг сайжруулах зэрэг үүрэг чиглэл өгч ажилласны хүрээнд бүсийн онцлогын амжилтны төв нь угтах үйлчилгээнээс ахуулаад тасгийн үйлчилгээгээ энэ хугацаанд сайжруулан ажиллажээ. Шинжилгээ буюу эмчид үзүүлэх байгаа тохиолдолд дугаарын машинаас бол дугаар авна. Тэр дугаарынхаа дагуу та манай энэ захим хэсгээр бол үйлчлүүлнэ. Захим хэсэг дээр очиод манай захимын ажилтнаас бол та ямар кабинетэд хэдэн цагаас хэн гэдэг эмчид үзүүлэх үү тасалбарыг бол танд олгоно. Тэр тасалбарыг аваад та тэр цагийнхаа дагуу тухайн амбулаторийнхоо эмчид бол үйлчлүүлнэ. Тэгэхээр үйлчлүүлэгч та хэрэг тухайн цагтаа ирээгүй тохиолдолд таныг 5 минут хүлээн. 5 минутын дараа ирэхгүй бол шууд таны үйлчлэгээний дугаар чинь бол ирэхгүй болно гэдгийг бол та анхаарч манай үйлчлэгээг бол ойлгон яг цагтаа ирж үйлчлүүлнэ үү гэдгийг бас та бүхэндээ анхааруулж хэлье. Дараа нь тухайн эмч маань бол үзээд таныг шинжилгээнд бол илгээн. Өмнө нь бол бид нар бол зөвхөн захим үйлчлэгээнээс шинжилгээнийхээ дугаарыг авдаг байсан бол одоо манай амбулаторийн тусламж үйлчлэгээ аль үзүүлж байгаа аль ч кабинетийн эмч танд шаардлагатай шинжилгээг өөрөө лабораторийнхаа тасаг руу захим шүлжээгээ ашиглан дамжуулдаг болсон. За үүний дараа та манай захим тасаг дээр ирээд баркод аавна. Дараа нь та шинжилгээндээ хувийнхаа бэлтгэлийг хангаж ирээд бас шинжилгээний хэсэгт байгаа дугаарын машин дээр очиж дугаараа аван шинжилгээгээ өгөх бүрэн боломжтой болсон. За ингээд шинжилгээний хариу маань манай энэ үүдний хэсэгт бол ажиллаж байгаа энэ бүртгэлийн ажилтан байгаа. Энэ ажилтнаас ирж бол та шинжилгээнийхээ хариуг авч болно. Түүнээс гадна шинжилгээ маань болохоор E-Health програм, захим програмын дагуу тухайн эмчт маань болохоор давхар таны шинжилгээний хариу бол ирчдэг. Ер нь бол эмч бол тухайн шинжилгээнд явуулсныхаа өвчтний мэдээллийг өөрийнхөө програмаар ороод компьютер дээрээ чөлөөтэй харах юм боломж нэгцээ. Мөн ажлын хэсэг ажиллаж байгаатай холбогдуулан уг төв нь эмнэлгээр үйлчлүүлж байгаа иргэдийн дунд санал хүсэлтийн хайрцаг ажиллаж байгаа бөгөөд иргэдээс ирсэн санал хүсэлтийг үндэслэн үйл ажиллагаагаа сайжруулж, иргэдийн өмнө тулгамдж буй асуудлыг шийдвэрлэж ажиллах юм а. Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жилийн хүрээнд нийгэм рүү чиглэсэн ажиллаа иргэд олон нийтэд хүргэх ажил дутмаг байгаагаас шалтгаалж иргэд мэдээлэл дутаа авч байгаа гэдгийг ажлын хэсгийнхэн хэлж байсан юм а. Аймгийн засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг дээрх байгууллагуудад ажиллаж дуусны дараагаар үйлчилгээ чанар хүртээмжийг сайжруулах талаар зөвлөмж өгч ажиллах юм байна.